Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд хүн ардынхаа эрүүл мэндэд хамгийн их анхаарч энэ салбартаа их хэмжээний хөрөнгө зарцуулдаг нь хөдөлшгүй үнэн билээ. Учир нь эрүүл хүн бол хөгжлийн хөдөлгүүр, үндэсний баялаг, ирээдүй байдаг. Гэтэл манай улс эрүүл мэндийн салбартаа хэр анхаардаг? Харамсалтай нь Монгол улс эрүүл мэндийн салбараа бүр хайсан гэсэн ганц л үг хүмүүрт шууд төрж байна. Жилбэр улсаас олон тэрбум төгрөг авдагч өнөөдөр яг дэлхийн стандартаар ажиллаж байгаа ганц чимлэг манай улсад алгаа. Ихэнх хэмлэгүүдийн барилгын ашиглалтын хугацаа дууссан учраас хизээмүүдгүй нурхад бэлэн дэнд үе хөвчтөнтэй тул эмч нар нь яг л дайны үеиг шиг ачаалалтай ажиллаж өвчтнүүдэн газраар хэвтүүлэн эмчилж байна. Үе үеийн томилгооны сайд нар энэ салбарыг өөдөн татыг хийсэн илүү суудлаа хэрхэн өөр ташигтайгаар эргүүлж ирээдүйн баталгаатай болгох вэ гэдэгт л анхаарч үхэн хатан зүтгэж байсан гэхэд хэлэцдэхгүй. Цөөхөн жишээ дурдъя. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн барилга 1986 онд ашиглалтад орсон. Харамсалтай нь тэрнээс хойш өнөөдрийг хүртэл сантехникийн шинжилэл хийгдэг байгаамаа. Тиймээс тус эмнэлгийн дулаан болон халуун усны хоолойнод бүгд задарч эмнэлэг хүлдэхэд тун ойрхон болжээ. Өвчтнүүд нь өнөөдөр 2 давхар хүнжил нөмрөөд өрөөндөө халаагаар асаан өдрийг өнгөрүүлж байна. Улсын хэмжээнд төрөх эмнэлэг хүрэлцэхгүй байгаа. За байгаа хэдийн эмнэлгүүдийнх нь барилгын ашиглалтын хугацаа аль хэдийн дууссан учраас 2010 онд л гэхэд хүүн халдвар гарч 20 гаруй няран амийг авчаадсныг иргэн саная. 1-р эмнэлэг, гэмтлийн эмнэлэг, 3-р эмнэлэг гээд дурдаад байвал манай улсын бүхэл эмнэлгүүд тулгымцсан асуудалтай болжээ. Энэ бол манай улсын өнөөгийн төр засаг ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байх ёстой, эрүүлжүүлж байх ёстой эрүүл мэндийн салбараа дэндүү дорд үзэн бүр мөсөн хайсны баталгаа юм. Хүн хэлхээс наашгүй, цаас чичхээс наашгүй гэсэн үг байдаг. Тиймээс бид та бүхэнд манай улсын эрүүл мэндийн салбар дэндүү дорд орж манай Монголын төр энэ салбараа хитрхи шовдрлож байгаагийн бодиттой жишээ болсон Түлэн хин түвэмгийн нөхцөл байдлыг та бүхэнд арга буюу үзүүлэх гэж байна. Гэмтэл сувг судлалын үндэсний төвийн харьяа Түлэн хин төвийн энэ байр 1957 онд буюу одоогоос 55 жилийн өмнө ашиглалтанд оржээ. Анх хятад эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан бол 1973 онд гэмтлийн эмнэлэг нүүжирсэн түүхтэй юм. Тэр цагаас хойш улсын хэмжээний түлэгдсэн хөлдсөн бүхэл насныхан энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харамсалтай нь өнгөрсөн 55 жилийн турш олигтой засвар хийгээгүй учраас эмнэлгийн байрны ашиглалтын хугацаа дуусаж, өрөө тасалгаануудын хан тааз мөөгөн цөртөж, эрчим тэмчилгээний өрөөнд хүртэл иймэрхүү өрөвдөлтэй байдалтай болжээ. Гэсэн ч өвчин дон шаналсан иргэд агаарт нь мөөгөн цүр тархсан энэ л өрөөнд эмчлүүлсээр байна. Хамгийн харамсалтай нь жил ирэх тусам хөлдөж, түлэгдэх иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. 2006 онд тус эмнэлэгт түлэгдсэн хөлдсөн нийт 1315 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол 2011 онд 609 хүнээр нэмэгдэж 1924 болжээ. Манайх 80 ортой гэж явдаг. Гэвч одоо 100 орнд л одоо ачааллаа тэнцвэрэл ажилдаг. Одоо оргуугээд одоо хүмүүсийг авахгүй, эмчлэхгүй гэсэн тохиолдлыг бол баг гаргахгүй л байхыг хичээдэг. Газар ч хамаагүй аваад л одоо эхлээл эмчилгээ үйлчилгээгээ явуулаад одоо эдгэрч байгаа хүмүүсийг нь гаргаал орон дээр гаргах жишээтэй. Хорогт 30-аад хүн ирдэг юм байна. Энэ тал нь хөлд тал нь түлэнхий байдаг. Хөлдтэй хувьд бол ер нь залууч хандлагатай болсон. Залуучч байна. Хүүхэд өсвөр насны хүүхдүүд эмэгтэй улсууд илүү их хөлддөг болсон. Бүр бага насны хүүхэд бас хөлддөг болсон. Энээс болж гар хөлөө тариулж тохиолдол бас зөндөө байна. Амьд салж тохиолдолж байна. Энэ юутай байвал эцэгхийн хараа хяналт муутай. Бас нэг архинах тогтоол холбоотой. Аав ээжийн цогтод өмдсөн байхад
хүүхэд нь мөлхөж гадаагаад үлдсэн тохиолдол ажил байна. Тэрнээс болоод гар хүлээ тайруулж байна. Олон улсын стандартад ийм төрлийн эмнэлгийн эмч нар өдөртөө 6-аас 80 өвчтөн үздэг байна. Гэтэл Түлэнхийн төвийн эмч нар өдөртөө дээд тал нь 20 өвчтөн үзэж 7 хоногт 30 гарыг хагалгаанд орж байна. Урд нь 100 орчим ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд нэмэгцээр хагаад 200 орчим хүмүүс бол жил төлөгдөж ирж байгаа. Тэдгээр хүмүүсийн бол 50-аас 70% нь л одоо гар хурууга тайрагдах насан туршны тахир дутуу болж одоо улс оронд ч нийгэмд ч одоо тийм хор хохирол учруулах эмзэг бүлгийн хүмүүсийг бол нэмж байгаа. Тэрнээс гадна өвлийн улиралд бол хөлдсөн хүмүүст одоо мөч тайрагдах хаалганууд бас нэлээд орж байна. Одоо эмч нарын одоо ачаалал тийм маш хэцүү одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн тийм аятайхан биш хаалгаа бол одоо мөч тайрах хаалгаа байдаг. Энэ бол өдөр тутамдаа бас 1 2 3 бол орж ийн өвлийн улиралд. Өвчтөнд 5 тухтай хэвтэн эмчлүүлэх орчин хамгийн чухал. Тэр дундаа түлэгдсэн өвчтний шарах ил байдаг учраас хамгийн ариутгсан цэвэр орчинд хэвтэн эмчлүүлж гэмээр арьс цуснд нь халдвар орохгүй хурдан идэгдэг учиртай. Гэтэл харамсалтай нь Түлэнхийн төвийн бүх хан таз мөөгөн цөрцсөн учраас өвчтөн эдгээд гарах нь битийхэл харин ч цусандаа халдвар авахд ойрхон болжээ. Мөн уртаашаа 3 алхам, өргөөшөө өрдөө 4 алхмын зайтай умгархан өрөөнд түлэгдсэн хорцсон гэд маш хүнд онштой 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Уг нь стандартаараа бол ийм жижиг өрөөнд 1 хүн хэвтэж эмчлүүлэхэд ч бага гэж үздэг байна. Энэ орчин болохоор 3-аараа 4-өөрөө газар тэгээд энэ өрөөнд ямар ч өрөөнд тосгор ахгүй гар угаах бүх хүнд өвчтөн. Угаахын тулд бие засахын тулд ерөөсөө л хүн 2 өнөөдөр нэг жорлонтой одоо эрэгтэй эмэгтэй нэг л жорлонтой. Тэгээд хаалга үүдэн чойжгүй. Тэгээд ер нь хэцүү. Ер нь үнэр энэ эмнэлгийн үнэр нь бол хэцүү. Бүлийн хин юм болгосон. Татаач. Тийм үү. Шатаацсан уу? Тийм Хин шатаацсан? Бамба. Бамба юу? Одоо хөл нь өвдөж гин үү? Үгүй. Өвдөж гин үү? Тийм үү. Яг юу нь өвдөж гин? Аль хэсгээрээ өвдөж гин гэжтэй. Тийм. Энэ мэтэр бага насны хүүхдээс эхлээд өтөл настан хүртэлх хөлдсөн, түлэгдсэн бүхэл хүнийг авч хэмчилдэг тус эмнэлгийн мөөгөн цуртаж нурсан ханаас гадна бизнес газрыг бол бүр хэлхээс ч ичмээр. Бараг нурж унсан гэхэд болно. Эмнэлэг байтугай нийтийн барьж ийм бизнес газартай байхгүй үзье. Нэгэнт засвар хийх мөнгөний хангалтайхгүй болохоор арга байтугай байна. Өөрийн амьдралаа чүү чамай болгож байгаа цалин багтай эмч соёлогч нар халааснасаа мөнгө гаргаад засвар хийж чадахгүй нь ойлгомжтой. Орчин нөхцөл нь дэндүү муу учраас эмч ажилчид эмчилгээ болон харилцааны тал дээр алдаа гаргаж өвчтнөн гомдохгүй байхад анхаардаг бололтой юм. Энд бол үнэхээр эмчилгээ нь бол үнэн сайн. Ачаал хачин их. Тэгээ одоо энэ ажилчид нь бол ингээд ачаалж байхдаа нэг нь ч яргаж нүд нь гурвалж харагдахгүй. Энэ их ачаалыг даагаад бүгдийг яваад имээтэйгээ хоёулаа байж хагаад унтуулж орхичоод гарчаад эргээ ороод ирэх хооронд нөгөөх нь үдчихсэн хүүхэд нь босоод тэгээд нөгөө юунт халуун тоонд байсан харц царай яваарсан. Тэгээ энэ баруун тал нь бол ингээд нэлэнгээд тэгээ эсхэнд 16 хоноод гарч ирсэн. Одоо болоод би юм байлсан зүгээр болсон. Эмчилгээ одоо сайтай. Ямар ч хэлсэн баг миний хүүг бол их том талбай томтой гүн төлөгдөлт гэж орж ирсэн. Одоо бол миний хүү одоо ямар ч хэлсэн айхаа аюулгүй болсон байгаа. Түүнээс миний хүүг бол баг найдваргүй гэж хэлсэн хүүхэд ийм болоод хөл дээр босоод ирсэнд баярлж байгаа. Аав ээжийн хариуцлагагүй байдлаас хүүхэд өөрийн анхаарал болгоомжгүйгээс залуучууд гэнтийн ослоор бүхэл насныхан хөлдөж түлэгдэж тус эмнэлэгт хүргэгдэж ирэхийн хажуугаар нийгмийн байдал ядуурлаа сулж тэнэмэл гэр оронгүй иргэд ирэх болж байна. Учир нь өвлийн цагт гудамжин твтэж байгаа хүнийг хөдөлгөөн тэргүүл болон 103-ын хөлдсөн байж болзошгүй гэж үзээд энд хүргэж ирдэг байна. За харамсалтай нөгөө хүн архитан согтуурснаасаа болоод ухаан алдаж унсан байх нь илбэг учраас эмнэлэгт хүргэгдэж ирснийхаа дараа эмч сувилагч нарт агсам тавих, тамхи нэхэх, за хоорондоо зодолдох гэд олон хүндрэл бэрхшээл учруулдаг байна. Тэгэхээр Түлэнхийн төвийн эмч нар өвчтнүүдийг ангаахын зэрэгцээ эрүүлжүүлэх, цаашлаад асрамжийн газрын үүргийг давхар гүйцэтгэдэг байгаа юм. Хаанаас өргөдөж ирсэн? Энэ талан дээр их Чилбийн голын талан дээр
манайхын далан дээр нэг хорооны гэрмэр өгсөн. Тэгээ гэрмэрч байж хагаад тэгээ гэрмэр гал ус байхгүй. Тэгээ тэл гэрмэрээ тэл хайчир үл. Та хөлтчөөд ирсэн юм уу? Хөлтчөөд ирсэн. Одоо таны бие ямар байна? Яг энэ эмчнэр ямар эмчилгээ хийв танд? Эмчилгээ сайн хийдэг юм байна. Миний хөдлийн хорооны арис, гарын хорооны арис бүгд ингэж хуурц. Тий. За манад бол дандаа хөлдсөн одоо хүүтний үйлрэл бол дандаа хөлдсөн хүмүүс, хүлэгдсэн хүмүүс хэрдэг. Тэгээд одоо энэ палатанд твтж байгаа хүмүүсийн байдлаар бол дандаа хүүтний нөлөөнөөс болж орон гэргүй хүмүүс их хвшлих ирж байгаа. Тэгээ зарим нь болохоор нөгөө орон гэргүй хүмүүс тараншаанд их амьдрах хүмүүс нь тараншааны халуун усны хоолой буудснаас болж хүлэгдсэн. Эсвэл бол нөгөө нэг архиталт ингээд их хэмжээгээр архитаад эмгэг байдалд ороод орон гэргүй гадуур тэнээд ингээд хөл гараа авахгүйсэн иймэрхүү хүмүүсүүд хөл гаранд тайрагдж байгаа. Ингээд хөлдөөд хүчлээ өгч байгаа хүмүүс их хвшлэн байдаг. Тэгээ энэ хүмүүс маань дандаа нөгөө нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс байдаг учраас орон гэргүй байдаг учраас нэг хоол тэжээлийн архаг дутагдaltaй тэгээд янз бүрийн эмчилгээ үйлчлэгээ хийхэд бол маш хүндрэлтэй мдээгүй шээж дошоогоо хамгийн гаргадаг. Тэгээд эрүүл ахуй ариун цэврүүд маш хэцүү өнөр танартай тийм хүмүүс ирдэг. Одоо бид бол энэ хүмүүсийг хүлээж аваад байнга ингээл өдөр болгон усанд оруулаад хоол эмнэлгийн зүгээс бол бас тохирсон хоолунд нөгөө аль болохоор хөл дээр нь тогтоогоол энэ хүмүүсийг эрүүлжүүлэл гаргахын төлөө одоо эмч зөвлөгч нар бүгд ингэж ажиллаж байгаа. Ерөнхийдөө даарсан тий согтоод унсан хүмүүс. Тэгээд тэрийг бол эрүүлжүүлэх авахгүй. Ухаан орчоор ингээл шүрэн хашгираад л тийм ээ тамхи нэхнэ. Тэгээд элбээ юм нэгч хашгираад өвчт мумтуулахгүй. Тий тэгээд эрүүлжүүлэхдээ утгах тэрийг авахгүй. Тэр бүгд л бид нар одоо ийм нөхцөлд бид нар тэр хүмүүсийг л одоо ачиж тэгэл өглөө осонгууд л хэдэр чинь одоо явах гэж автобус авахгүй хувцас байхгүй. Тэгэл одоо бид нар барахын худалчинд бол барахын өөрсдөө хэрэггүй те одоо аймс ч юм уу тэгэл даргаас зарим бас яг нөгөө тусламжийн журмаар ирсэн хувцас мөцийг авч өгч тэгэл барахын өөрсдөө мөнгө төгрөх өгч ингэж явуулж байгаа. Гэр оронгүй асрамжийн газраас ирж байгаа тохиолдолд бол харин асрамжийн газрууд нь даатгалыг нь хийлгэсэн байдаг. Огт гэр оронгүй тэр тараншааны хүмүүст бол ямар ч даатгал байхгүй. Гэтэл одоо бид нар даатгалгүйгээд улаан цагаан хүлдсэн түлхэгдсэн байгаа хүнийг одоо явуулах ямар ч боломжгүй байдаг учраас эмчлээд л гаргадаг. Энэ тохиолдолд эмнэлэг бол хохирч байгаа. Хүний хөлдөж түлэгдсэн бие үхчихсэн мах бодноос дэндүү муухай өнөр гардаг учраас эмч сувлагч нарын эрүүл мэндэд муугар нөлөөлдөг байна. Гэсэн ч тэд хязээч ажиллах хорчин хэцүүгээд ажиллан хайж байгаагүй та бүхэн мэдэж байгаа. Өргөсөн тангараг тан үнэн чивэр өнөөдрийг хүрчээ. Гэсэн ч 21-р 101-нд гарч Монгол улс газрын баялгаар нь дэлхийн анхаарлыг татаж баян орон хэмээн нэрлэгдэж байгаа энэ үед эмнэлэг нь ийм нурх шахсан балгас дотор байрлаж ард иргэдэн шалан дээгүр гудас хаяа дэмжлүүлж байж яавч таарахгүй байлтай. Эрүүл мэндийн салбар бол улс орны алтан хайрцагны бодлогын төвд байх ёстой. Гэтэл харамсалтай нь өнөөгийн улс төрчид хоёр намын удирдлагууд энэ чухал салбараа дэндүү шовдрлож орхигдуулсан нь за өнөөдөр Монгол улсад байгаа эрүүл мэндийн салбарын бодиттой өрөвдөлтэй байдлаас харагдаж байна. Хизээ манай улсын бүх зүйл эвэндээ орж монголчууд бидний амьдрал цэцгэлэн хөгжих болоо гэсэн асуултаар нэвтрүүлэг өндөрлөж байна. Нэвтрүүлгийн турш тантай сэтгүүлч Бүжин лам хамт байлаа.